Монгол улсын авилгатай тэмцэх газарт. Бүгд найрамд хардсан Солонгос улсын төв прокурорын газар нь Монгол улсын авилгатай тэмцэх газарт хүндэт хэл илэрхийлэхийн ялдамд 2010-аас 2015 оны өр авилгатай холбоотой асуудлаар дараах мэдээллийг хөрвүүлж байна гэж. Төв прокурорын газар нь манай холбогдох компани болон танай улсын сэлбийн компани хооронд онгоцны сэлбийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая долларын авилгатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Лувсан Мондангийн болд 300 мянган ам доллар залилсан гэх материал байсныг мэдэж байна. Энэ бичиг ингэж ирсэн. Энэ бичгийг би өгсөн. Монгол дээр орчуулсан. Нөөд нь Солонгос хэл дээр байна. Ингэ байж. За маа зурглаж татаад үзүүлч. Тэгэд энэ бичгийг яагаад нэмдэрж байгаа байхгүй гэдэг юм. Прокурорт байхгүй, тагнуулд байхгүй, цагдаа дээр байхгүй гэж мэдээлэл хийсэн шүү дээ. Мэдгүй нэмдэрж сайд бүх юм мэддэг шүү дээ. Мэдмээрийг мэдчихэд арцсан юм би мэдгүй шүү дээ.